За hi, welcome back. Өнөөдрийн бичлэгээр би саяхан энэ Black Friday болоод дууссан. Тэгээд Black Friday дээр юу авсан бэ? Авсан юмнуудаа өмсөж үзүүлье гэж бодлоо. Тэгээд за би энэ хайдлынхаа энэ том гэрлийг асаачлаа. Тэгэхгүй бол сайн гэрэл сайн орохгүй байх шиг байна. Миний бичлэгнүүд бичлэгнүүдийн үзэсгэлэр жоохон заримдаа хитрхи харахгүй санагдаад байдаг. Тийм болохоор энэ том гэрлээ асаачи. Ер нь би дэлгүүр хэсчээд тэгээд бүгдээр ингээд торноос нь гаргаад үлгүүр түлхөөд далтицсан байсан. Тэгээ сая авсан юмнуудаа ял ингээд гаргаад тавьчлаа. Тэгээ би та нарны нэр нь өмсөж үзүүлээд тэгээд хаанаас авсан гэдгийг хэлж өгье. За эхний цамц нь гэх юм бол энэ байна. За би энэ цамцын дотор жоохон өөр юм өмсөхгүй бол энэ спорт братаа болохоор жоохон сонио хараад чиж магадгүй. Ямар ч тач нэг ийм даун материалтай энэ цамц авсан. Энийг болохоор би Citrus гэсэн онлайнаар тэгээд яг миний ботсон шиг гоё өнгөтэй бол ирээгүй. Яг ингээд боддоор харах юм бол нэг жоохон нэг тийм жоохон тийм ганцхан юм шиг шар өнгөтэй байсан гэх юм уу. Яг гоё тийм шаргалт туяатай гоё шар ирэх байх гэсэн чинь жоохон тийм гандуудуу өнгөтэй ирсэн. Тэгээд дээрэс нь ингээд жоохон томдоод байгаа энэ цээж згэрээ ингээд ийм сул автаар тэгээд энэ миний жоохон ийм сул тэгээд энийг буцаах уу эсвэл яршгүй гэж бодож байна. За дараачих нь болохоор нэг ийм торон ийм цэгтэй цамц байна. Энийг болохоор би H&M-аас авсан. Хямдраад нэлээд хямдэрсэн байсан бараг нэг $10 дотор ч болоод тэр авсан байсан. Тэгээд нэг зүгээр нэг 100-ны орой ч юм уу заримдаа нэг найзуудтайгаа орой гарахтаа ч юм уу эсвэл яг тийм гарч орох үедээ өмсөж болохоор тийм цамц нэгдээд авсан. Тэр шингээ үедээ бол ийм амар жоохон задгаа жоохон нэг тийм шоуны vibe-тай цамц санагдсан. Дараачих нь болохоор энэ гоё джинсэн жилетик юу гэдэг вэ? За ийм джинсэн ийм яа би юу гэдэг вэ? Үгийг мартчихлаа шүү дээ. За ийм джинсэн ийм жилетик чинь ийм ханцууг юм гэлдэг лөө. Надад ерөөс ийм джинсэн цамц байдаггүй байхгүй юу? Тэгээд би яг ийм би барьсан. Тэгээд ерөөсөө элдэн янзын юм байхгүй. Элдэн янзын бичиг тэгээд тийм хээ авгаалц зураг мурагтай тиймэрхүү юм би дургу. Тэгээд яг нэг ийм би барьж таарсан юм хайгаад тасаа байхгүй юу? Тэгээд ерөөсөө олдохгүй байсан. Тэгээд саяны хямдралаар олохдоо энэний яг үндсэн үнэ нь болохоор $250 гэж ирсэн. Тэгээд хямдраад би $40 авсан. Тэгээд материал нь амар гоё зөөлхөн. Тэгээд би цууд джинс чи ингээд заримдаа нэг онцгой джинс бол муухай таталтай байдаг штеп. Тэхгүй яг гоё дааваа юм шиг тийм джинс материалтай. Тэгээд би энийг авраа яг өсөх джинсээ ботцсон. Тэгээд дээгүүрээ яг юм тэрэн дээр хослох юм джинсэн юм хайгаадсан ахгүй юу? Тэрээс олохгүй байсан. Тэгээ яг энийг яг гоё зөгцөн гэж авсан. Тэгээ би та нарт яг юу бодож авсныгаа дээр ингэ өмсөж харуулъя заяа. За би яг ингэж бодож авсан заяа. Гэтэ би энэ цамцыг өмсчөөд гадуур нь өмсдөг нь жоохон буруудлаа. Би яг энийг өмсөхдөө ер нь жоохон энэ дээдлийн хоёр тавчийг нь тавчлахгүйгээр за яг тавчилсан ч болно. Гэтэ зур ингэ тавчлахгүйгээр нэг ингэсгийж өмснөр байхгүй юу? Тэгэхээр энэ цаанаас нь цохоогаад байгаа энэ бол ерөөсөө тохирохгүй байна. Тэгэхээр нэг ийм байна гэж та нар төсөөлөөрэй заяа. Ийм байна гэдэг. Яг ингэж бодож хасан. Тэгээд за ингээд камера яаж тамаар юм бэ?
pretty. Энэ бараг л хос юм шиг харагдаж байгаа гэдэг өнгө нь амар ойролцоо. Энэ дэр гоё жоохон тийм chunky эмэг тэг гоё бөөж богооча нэмээд зүх юм бол улам гоё юм хувцж амлаад гоё яригдана. Тэ нэг юм ирдүү. Яа, дараачих нь болохоор зүгээр ийм basic ийм зүгээр л юм дан цолгоо хар цамц. Энийг болохоор Арицагаас авсан. Арицагийн юмнууд босод лүүрийг бодох юм бол жоохон үнэтэй. Тэгээ саяны нэг Black Friday гар хувцснууд нь 10-аас 40-50% хямдарсан байсан. Мөнгө төлөх бас ч 10% л хямдарсан байсан. Тэгээд за яах вэ гэж бол Арицагийн юмнууд бүр яалтчгүй амар гоё өмсгөлтэй. Бит бүр амар гоё таардаг, гоё суулттай, тэгээд чанартай, материал сайтай гоё идэг. Тийм болохоор та нар Арицагаас юм авч үзээгүй байх юм бол Монголоос сайтаас нь захиалдаг ч юм уу хямртаач яг нэг юм авч үзээрэй бүр тэгэл та нар яагаад юм үнэтэй гэдгийг нь ойлгоно. Бол яг зүгээр л ямар ч онцгой юмгүй цулгуу хар цамц. Гэхдээ яг өмссөн хүндээ бүр амар гоё. Биенд амар гоё түшигтэй. Тэгээд би бариад нэг тийм муухай барихгүй гэсээр нэг хүний биеийг зэгцтэй болгочдөг гэх юм уу. Тэгээд ер нь бол яг юм урт хар цамц чинь шкафнд байх хэвээр нэг тийм basic хуцууд нэг штэ. Тийм болохоор эднийхээс энэ цамцыг авч үзье. Тэгээ одоо жишээ нь би ингээд энэ джинсэн дээр нэг юм oversized blazer өмсдөг ч юм уу. Тэр л амар гоё яригдана. Би энийг бол энэ пижак нь аль би сая аваагүй зүгээр өмнө надад байсан. Тэгээ энэ дээр ч гоё зүйлт мөл зүгээд гоё эмэг зүйл зүгээд нэг юм өртөө ийм эмэг зүгээд ч юм уу ингээд ирэхлээрээ бас шал өөр болно. Ингээд яг ингээд нэг ийм ring light тасаацсан уцаа тавьцсан ингээд камера тавьцсан ингээд тэгснэ ингээд хувц ингээд бариад харуулсан чинь өөрийгөө нэг амар хятадтай нэг хувцсны дэлгүүрийн лайв стрим хийдэг хүүхнүүд байдаг шүү дээ яг тийм юм шиг мэдэрдэг шүү дээ. За дараагийн болохоор энэ Zara-гаас авсан зүгээр энэ цаа яг боддоор харах юм бол нэг тийм цав цагаан биш тийм шаргал бэж өнгөтэй тийм цамц. Тэгээ энийг бас би яг юун дээр яаж өмсгөө бодоод авсан юм аа. Гэтэ энэ цамц харамсалтай хямдраг байсан. Гэтэ яалтчгүй миний гой хайжсэн цамц байсан болохоор тэгээ хямдраг ч гэсэн авцсан. Тэгээ би энийг бас яг юу бодож авснаа өмсөж харуулъя заяа бүгдээ. Эх 7 хоногт би Nutcracker гэж байгаа байхгүй юу монголоор цөмөөхөө гэдээ байдаг штэ цөмөөхөөгийн балет. Тэгээд би тэрийг үзэж байгаа. Тэгээд тийш явахдаа хүмүүс ч гоё театр явахдаа гоё хувцас өмсөд гоё болоод хөрхөн болоод явдаг штэ. Тэгээд би театр явахдаа нэг амар тийм өнгийн амар тийм клуб явж байгаа юм шиг мэдээж vibe-тэй явахыг хүсээгүй учраас яг нэг тийм юм гоё цулгууй тэгсэрнээ нэг тийм даруухан намблаг тийм хувцас юмар байсан. Тэгээд надад байгаа цанцнууд яг болж ирсэн гэхдээ нэг яг амар миний яг ингэж л ямар ань гэсэн бодол төрөхгүй байсан байхгүй юу. Тэгээд энэ цамцыг энэ дотлоо энэ юбктэй ингэж өмсөх юм бол гоё санагдаад тэгээ авсан. Тэр балетыг үзэхдээ бол үсээ цэцгаад тавьж авахгүй яг энэ хувцсан дээр үсээ гоё шуугаад гоё хоош нь ингээ гүлчил гэж боогоод явал илүү тохирох санагдаж байгаа. Тэгээд яг балетыг үзэх өдрөө би нүрээ будаад бэлэн болж байгаа бичлэгийг бас бичнэ. Тэгээд та нар тэрийг орж үзээрэй. Тэгээд энэ бол ер нь миний Nutcracker-ыг үзэхэд толгойдоо төсөлжсэн миний хувцас гэх юм уу. Тэр балетыг үзэхэд би бүр амар догтлож байгаа. Та нар өмнө үзчихсэн үү? Тэр Nutcracker-ыг. Тэгээ одоо би өдөр болгон
өдөр болгон би тэр Nutcracker-ийн дуугийн сонсоод, хөгжмүүдийн сонсоод тэгэл YouTube орж балетын ч үзэл тэгэл амар тогтлоод байж байгаа. За хувцсны тухай гэх юм бол одоо хамгийн сүүлд нь биш нэ. За нэг ийм авсан бас заарагаас. Ийм өслөг, ийм зузаан хөрөм гэх юм уу? Би бас энэ хоёр дээр давхар өмсөд явж олон эсвэл зөвөр өөр пальто өмсөд явсан ч болно гэж бодож байгаа. Тэгээ ямар ч тач энэ дээр өмсөх юм бол ингэж харагдаж байна. Яг нэг иймэрхүү төрлийн өслөг нэг тийм ерөөс юмнууд байдаггүй. Тэгээд ийм хэмнэрсэн махлаар навж үзсэн. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор зүгээр ийм бин тамирын ийм хослол авсан. Хослолч гэжтэй зүгээр ингээ хослуулаад ийм саарл цулгуу өмд. Тэгээд бас нэг ийм саарл цамц. Энийг бол нэг хүмүүсүүд яавтай тий. Нэг иймэрхүү цамц авсан. Одоо нэг өвөл олоод хүүтэрсэн чинь йогонд явхлаэр нөгөө шууд йогныхоо хувцастай гарчдаг байсан. Манайхаа ойрхон ч гэсэн шууд йогныхоо хувцастай машинаас аваад явах гэхлээр амар ингээ хөрс гарцсан байгаа. Ингээд тэр йогны өмд тэгэл дээгүүр хөмсөх юмнууд ч бүгдээрээ 8 натан болчдөг. Тэгээ гадуур нь зөв шууд углаад өмсчих юм суул өмд. Тэгээ ийм цамц зур углаад гарчлыг амар байдаг болохоор нэг ээлжний ийм хоёр хослол байсан. Тэгээ нэг ийм саарл подолк зүгээр л бас ийм цулгуу гэртээ өмсчих болно, ажилдаа өмсчих болно гэж та тавьсан. Тэгээд ийм л юмнууд тавьсан юм байна. Нүүрэндээ бас нэг хэдийн юмнууд захиалсан байгаа. Тэгээд тэр маань одоо орой тишээ хөрөл дээр ирнгээ цай надад тэгжин. Тэгээд тэдрийгээ ирэхлээр бас би харуулъя. Нэг иймэрхүү юмнууд авсан байна. Black Friday-гаас. Тэгээд йогоноос орж ирчээд тэгээд шүршүрт орчоод байж гин. Ашгүй нөгөө нэг нүүрний юмнууд маань ирсэн байна. Сая орж ирсэн чинь. За тэгээд энийг бүгдээ хамт задлаа. Яг нэг 7 хоногийн өмнө ч юм уу загсан баха. Тэгээд нүүрний хаймнуудыг би дандаа Солонгосоос Oливиангаас аппликейшнаар нь загчдаг. Тэгээд Солонгосоос шууд ирээд юу амар нүүрний хідэн дууссан хэрэгтэй амьд авсан байгаа. Энэ нүүрний саван авсан баа. Энийний тонерыг хэрэглэж ирсэн. Тонер нь бол яхавтай л санагдсан. Гэхдээ савангийг авч үзье гэж бод. Энэ нэг юм саван байна. Тэгээд эмийг ерөөсөө өмнө хэрэглэж үзээгүй. Эдний эмийг хэрэглэж үзээгүй. Гэхдээ аюу сайн сэтгэлүүд үлдээсэн байсан. Энэ болохоор нүур цэвэрлдэг юу нэгаа, тос нэгаа. Тэгээд миний яг нүрний цэвэрлэгээний тосон цэвэрлэгч дууссан. Тэгээд энийг авч үзсэн. Дараачихын болохоор Bostik саяны брендing тонерыг авсан байгаа. За би тэрийг задлж харуулсан дээр бах тий. Ер нь юм жижигхэн дүү юм байна. Ийм хэмжээтэй нэг алганы хэмжээтэй юм уу? Уусаа жижигхэн дээр тэгэхгүй бас нүүрэн дээр юм тохирохгүй хаан бол тэгээд амар их юм авчихаар дуусгаж чадахгүй тэгээ яаж хэрэглэж чадахгүй хэцүү байдаг шүү дээ. Тэгээд гоё хаан бол том хэмжээтэй байдаг бол ахиж дараа нь том хэмжээтэйгээс нь аваад тэгээд захгүй хаан бодлоо зураг газ хэрэглээд тусгачаар юм жижиг савтай. Beauty Sony rice milk зүгээр нэг тийм чийшүүлэгчийн хэсэгтээ хэрэглэхээр авсан байхгүй юу? Би тийм амар серамитер төрөхгүй байгаа. Тэгээд зүгээр нэг юм иймэрхүү essence ч юм уу нэг жоохон нэг тийм серамээс арай шингэн бүтцтэй тийм юм хэрэгтэйсэн. Тэгээд эднийхээс авч үзье гэж бод. Тэгээ би бас одоо яг Beauty Sony бусад юмнуудыг нь хэрэглэж байгаа. Тийм болохоор бас жоохон адилхан дуу байлгаад юмнууд яг эднийхээс бас ахаад нэг өөр юм авч үзье гэж бод. Ууса Beauty Sony юмнууд нь бүгдээрээ надад таардаг. Бүгдээрээ гоё байдаг. Тийм болохоор энэс энэ ч гэсэн гоё нах гэж бодож байна. Энэ B-plane гэдэг юм болов уу? B-plane гэдэг юм болов уу? Нэг юм саван байна. Бас ахаад нэг өөр саван. Энийний бас айгу сэтгэлүүд нь сайн байсан. Тэгээд
айгүй их олон хүмүүс авсан ямар та сайн сэтгэлтэй л юм лээ. Тэгээ уусаа бас энэ B-Plan гэдэг банд айгүй сайн санагдсан надаа бусад юмнууд нь. Тийм болохоор савнгийг авч авсан байгаа. За маск миний хамгийн дуртай маск Mary Kay-ийн ийм таны модтой маск байгаа. Айгуу гоё тайвшруулдаг. Эдний ер нь бүх маск паднууд нь айгуу гоё бүтцтэй. Эссенсийн хэмжээ нь айгуу гоё таарсан санагддаг надад. Тэгээд ялангуяа tea tree-тэй жоохон юм гарах гадаадаг арс. Тэгээд хурдан улаачдаг ч юм уу эсвэл нэг жоохон эмзэг арсан тохирсон. Тайвшруулсан. Тийм байдаг болохоор би эдний tea tree гэсэн нэрээр дандаа авдаг. Тэгээд хэд нэг өөр хоёр ганц бас нэг юм дандаа tea tree-тэй, тэгээд green tea-тэй. Миний арсан дээр ер нь жоохон юм гарахад амархан тэгээд жоохон эмзэг арс, улаалттай арс болохоор дандаа би юм тайвшруулах төрлийн юм сонгодог. Ер нь тийм citrusy, сүлэн зүр юм тийм rose, James Mimsтэй тиймэрхүү юмнууд авдаг. Дандаа тийм green tea-тэй, tea tree-тэй юмнууд авдаг. Эсвэл сикатай ч юм уу тийм.